За сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдрийн мэнд хүргье. Сайн байцгаана уу? 112. За ингээд Солонгос улсад ажиллаж байгаа монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайт газар дээрээс нь та бүхэн мэдээллийг шууд амжуулан хүргэж байна. За одоо бид бүгдийн байгаа энэ газар болвол Солонгос улсын Сөүл хотод байршилтай Монгол улсын одоо консулын газрын одоо өмнөх талбайд Солонгос улсад гацсан Монгол иргэд одоо албан ёсны зөвшөөрөлтөөр ингээд ийм тайван хэлбэрийн жагсаал эсэргүүцлүүдийг илэрхийлж байна. За ингээд энэ иргэд болвол одоо холбогдох энэ хотын дүүргийн удирдлагаас албан ёсны одоо зөвшөөрлийг авч консулын газрынхаа одоо өмнөх энэ жижиг талбай дээр 50-аас доош хүнтэй тайван хэлбэрийн одоо ийм жагсаалыг зохион байгуулах зөвшөөрлийг авсны дагуу ингээд зохион байгуулж байгаа юм байна. За энэ Сөүл хотын зүгээс албан зөвшөөрөл өгөж цагдаагийн бие бүрэлдэхүүн гарч одоо энэ жагсаалыг болоод хамгаалж ингэж оролцож байгаа гэж мэдээлэл өгж байна. За өчигдөр болвол манай олондоо.com-ийн одоо зүгээс та бүхэнд одоо мэдээллийг газар дээрээс нь бас лайв хийж хүргэсэн байгаа. За эдгээр иргэд болвол тодорхой хэдийн шаардлага бүхий одоо албан шаардлагыг Элчин сайдын яам консулын газараар дамжуулаад Монгол улсын онцгой комиссд болуулсан одоо хөргүүлсэн гэж мэдээлэл өгж байгаа. Тэрхүү шаардлагын албан хариуг одоо өнөөдөр авсан гэж хэлж байна. За эдгээр иргэдийн тавьж байгаа одоо албан ёсны шаардлага болвол онгоцныхоо тоог нэмэгдүүлээч. За хоёрдугаарт нь одоо тийсний үнийг буулгаач. За гуравдугаарт нь болвол одоо энэ Солонгос улсаас эх орондоо буцахаар бүртгүүлсэн Монгол иргэдийн нэрсийн жагсаалтыг одоо ил тод болгоод хүн болгон одоо бүртгүүлсэн тэр одоо өргөл өгсөн он сарынхаа одоо стратлаар ингэж онгоцонд хуваарлагдаж одоо нутаг буцах хүсэлтэй байна гэдгээ бол илэрхийлж байгаа. За энд бол одоо консулын газрын бас холбогдох хүмүүс ирж бас байдлыг ажигласан байдалтай байгаа юм байна. За ингээ үзэж байгаа монголчууд маань энэ хүү лайв маань сайхан шеэр хийж өгч өгөөрэй. Ингээд ялангуяа Монголд байгаа хүмүүст одоо нөхцөл байдал газар дээр ямар байна вэ гэдгийг одоо хүргэж байгаа учраас та бүхэн одоо шеэр хийж олон хүмүүст бас энэ хүү байдлыг бас түгээж өгнө үү хэмээн хүсэж байна. За эдгээр иргэд бол монголчуудаа хилээнэ. Онгоцны тоогоо нэм. За бид бол вирус биш гэсэн одоо иймэрхүү уриалгуудыг одоо хэлж хашгирч 4 замын уулзуурын жижигхэн талбай дээр бол тайван хэлбэрийн жагсаалыг үргэлжлүүлж байгаа юм байна. За бид хангалттай хүлээлээ. Шаардаж байна. Монгол иргэдтэй одоо хилээнэ гэсэн одоо энэхүү шаардлагыг тавьсан байна. За Монгол улсад бол өнөөдрөөс ингээд одоо баяр наадмын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол одоо бүгдээрээ одоо баяр наадам руу анхаарсан одоо ийм байдалтай байна. За гэтэл одоо энэ харьд байгаа Монгол иргэд Солонгос улсад байгаа монголчууд одоо бол ийм байдалтай байна. Эдгээр иргэдэд тавьж байгаа шаардлага бол маш тодорхой. Онгоцныхоо тоог нэмээч. За тэгээд Солонгос улсаас одоо эх орондоо буцахаар бүртгүүлсэн иргэдийн одоо нэрсийн жагсаалтыг ил болгоод он сарынхаа дарааллаар одоо өргөл гаргасан хүмүүс одоо болвол ингээд онгоцноо суугаад буцдаг баймаар байна гэсэн шаардлагыг тавьж байгаа. За одоогийн журмаар бодвол одоо Элчин сайдын яам консулын газраар дамжуулаад Монгол иргэд буцах хүсэлтээ одоо ингээд өгнө. За энэхүү хүсэлтийг одоо улсын онцгой комисс руу одоо уламжлаад улсын онцгой комисс дээрээс одоо 2-3 мянган хүмүүс дундаас 200-300 хүнийг одоо шигшин сонгож одоо буцах эрхийг олгож байгаа гэдэг ийм одоо журмаар явж байгаа. Энэхүү одоо журмыг бол эдгээр иргэд эсэргүүцэж байгаамаа. Ямар одоо шалгуураар ямар байдлаар одоо иргэдийг сонгоод байгаа нь ойлгомжгүй байна. Хардлага төрүүлж байна.
аль одоо 2 дугаар сард 3 дугаар сард бүртгүүлсэн одоо иргэд байхад сүүлд нь одоо 5 дугаар сард 6 дугаар сард бүртгүүлсэн хүмүүс бас яваад байна. Гэх мэтийн одоо олон одоо асуудлуудыг ярьж байгаа учраас энэхүү нэрсийн жагсаалтыг ил болгоод за бүртгэгдсэн одоо он сарынхаа одоо дарааллын дагуу иргэд нутаг буцах хүсэлтэд одоо илэрхийлж байгаамаа. За өнөөдрийн байдлаар бүгд найрамд Солонгос улсад одоо гацаа дугаа нутаг буцах хүсэлтэд одоо гаргасан 2600-700 одоо иргэд одоо бүртгэлтэй байгаа. Гэхдээ эдгээр иргэд болвол одоо нөгөө улсын онцгой комиссоос тавьж байгаа үндсэн одоо 5 шаардлага байгаа шүү дээ. Тэр 5 шаардлагад нийцсэн гэж байгаа одоо эхний ээлжийн хүмүүс одоо 2500-600 хүн байна. За үүнээс гадна одоо 2 дугаар ээлжинд одоо явахаар яригдж байгаа иргэд зөндөө олон бий. Одоо тухайн шаардлагад одоо нийцэхгүй багтахгүй ч гэсэн одоо залуучууд энд ажиллаар ирсэн хүмүүс одоо буцаж чадахгүй ингээ гацсан байдалтай байж байгаамаа. За ингээ үзэж байгаа иргэд маань энэхүү лайв маань одоо шеэр хийж Монголд байгаа хүмүүсийн одоо сонирхт хүргэж өгөөсэй гэж хүсэж байна. За өнөөдөр бол Монгол улсад маань одоо ардын хувьсгалын 99 жилийн одоо баяр наадмын үйл ажиллагаа нэгэнтээ эхэлж хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо бүгд баяр наадмын үйл ажиллагаанд анхаарсан одоо бүх иргэдийн анхаарал одоо тийшээ хандсан баярлсан наадсан байдалтай одоо ийм байна. За тэгвэл одоо харьд гацсан Монгол иргэдийн нөхцөл байдал газар дээр ийм байна. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайт та бүхэнд одоо Монгол иргэдийн зүгээс зохион байгуулж байгаа энэхүү 50 хэлбэрийн жагсаалыг газар дээрээс нь шууд дамжуулан одоо мэдээлэл хүргэж байна. За эдгээр иргэд бол одоо Солонгос улсын одоо холбогдох хууль журмын дагуу Сөүл хотын болон энэ одоо хорио дүүргээс нь одоо албан ёсны одоо цуглаан хийх зөвшөөрлийг авч цагдаагийн бие бүрэлдэхүүний одоо хамгаалтанд дор албан ёсны ийм 50 хэлбэрийн одоо эсэргүүцэлтэй илэрхийлэх жагсаалыг одоо зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү жагсаалд бол одоо 50-аас доош хүн одоо оролцох ёстой гэж ийм цаанаас нь шаардлага тавьсан. Тэгэхээр одоо 6 хоногийн өмнөөс одоо консулын байрны гадаа хоноо үнжин одоо суулт хийж байгаа иргэдээс голцоо бүрдсэн одоо ийм 50 хэлбэрийн жагсаал болж байна. За энэхүү жагсаалын талаар урьдчилсан одоо мэдээллийг бол энд ажиллаж амьдарч байгаа монголчууд бол тараагаагүй. Ягаад гэвэл одоо 50-аас доош хүн цуглах ёстой гэдэг ийм одоо шаардлага байгаа учраас олон одоо маасыг хамруулахгүйгээр зохион байгуулж байгаа гэж одоо хүмүүсүүд мэдээлэл өгж байх юм аа. За ингээ та бүхэн жаахан ойроос одоо энэ хүмүүсийн барьж агссан одоо хуудсуудыг үзүүл танилцуулъя. За ингээ монгол хэл дээр бас солонгос хэл дээр ингээ бичиж одоо барьсан байна. За 우리 한테 모국이 있습니다. За бидэнд бол эх орон байгаа гэсэн байна. Гадаадд хаягдсан монгол хүмүүсээ гэж бичсэн байна. За бид одоо их нутагтай харьмаар байна гэж ингэж бичсэн байна. Бид танктай үлээдээ. За энд бол ер нь 7 хоног хүмүүс байгаа шүү. Чи ерөөс орчих газаргүй яг одоо консулын арга 800 консулаас ямар ч арга хэмжээ авчихгүй байгаа. Одоо нэг хөдөлгөөнтэй ус настай үлдээ. Гадаа хонж. Тийм байна. Чи ямар ч арга хэмжээ авчихгүй байгаа. Өчтөр бас энэ залуу байсан тий. Чи хонсон. Тий. Яг консулаас ямар ч арга хэмжээ авчихгүй. Ер нь бол өдөр 50-аас 70 хүн тогтмол консулын гадаа хонж байгаа. Ерөөсө бүгдээрээ шатн дээр унтж байгаа. Өнөөдөр нөгөө албан шаардлагын хариугаа авснаа албан ёсоор юу болсон бэ? 11 сар хариу авна гэж хэлсэн. Реклам мэдээлэл хүн байна уу? Албан шаардлаганд бол ерөөсө тийм яг тийм зүйтэй зүйл ерөөсө яриг урдныхаа ярьж байгаа. Та бүгдийн шаардлаганд нийцсэн хариу бол өгөөгүй юу те? Байхгүй тийм зүйл байхгүй. Одоо энд байгаа улсууд бол ер нь дандаа ер нь энд хонж байгаа улсууд байгаа ер нь хэвчтэй. Ер нь дандаа эцгийн гадаа шатн дээр унтж байгаа. Одоо энэ хүү жагсаалд бол 50-аас доош одоо цөөн тооны хүмүүс оролцуулах ёстой гэсэн шаардлага тавьсан юм байна зөвшөөрлийнхаа дагуу тийм ээ. Тийм учраас одоо энд байгаа хүмүүсүүд урайлж дуудаагүй гэж ярьж байгаа тийм ээ. Яг энд одоо байгаа суулт хийж байгаа хүмүүсийн бүрэлдэхүүнээс одоо бүрдсэн ийм хүмүүс. Ерөөсөө дандаа яг яваа байгаа юм байна. Энд ч жагсаал цуглаа хийж байгаа гэдэг ямар нэг юм зардал урайлж нэг дуудсан юм байна. Тийм бол байхгүй. Тий. Өөрсдөө хүсэж зүгээр одоо Монгол буцаад яг бүр яалтаа явах хэрэглэнд байгаа. Эрдэнэ энд цуглаж байгаа гэж байна. Түүнээс одоо энд байгаа монгол иргэдэг урайлах юм бол одоо бүр аюул болно өстэй тий. Маш олон хүн гарч ирнэ. Тийм бол бүр хэдэн мянгаараа гарч ирнэ.
Тэгээ энэ бол одоо албан ёсны зөвшөөрлийнхөө дагуу тийм ээ. Зөвшөөрлөлтэй шүү. Зөвшөөрлийнхөө дагуу одоо 50-аас доош хүн оролцуулсан ийм жагсаал болж байгаа юм байна тийм ээ. Зөвшөөрлийн дагуу Солонгосын цагдаагийн албанаас бид нар албан ёсны зөвшөөрлөг өгсөн байгаа шүү. Ааха. Тэгээ ер нь хамгаалтаа бид нар бол Тийм ээ, цагдаагийн хамгаалалт гарцсан харагдаж байна тийм ээ. За. I am not virus. За урд чинь энд хон уу? Одоо ингээд хоолоос өгöd юу. Хоолоо гарахаа байсан байна тийм үү? Өстөр бас манайх лайв хийсэн. Тэгэхэд бас энэ залууч өдөр энд байж байсан хүмүүс манаас ингээд байж байна. Бид бас ингээд одоо хүүхдүүдэд агуулад ирсэн хүмүүс бас өндөө байна. Ааха. За ингээд үзэж байгаа монголчууд маань энэхүү лайв маань шеэр хийгээд бас Монголд байгаа хүмүүсийн санаа түргэж өгөөч гэж та бүхнээсээ хүсэж байна. За өнөөдөр бол манай улсад одоо ардын улсуудын 99 жилийн одоо баяр наадмын үйл ажиллагаа аль бие усаар эхэлсэн. Одоо бүх хөвдөлтийн байгууллага одоо баяр наадамд анхаарсан одоо ийм байна нөхцөл байдалтай байгаа энэ үед гадаадд гацсан монголчуудын нөхцөл байдал одоо газар дээрээ одоо ийм байна. За бид хангалттай хүлээлээ гэж байна. Гадаад таягдсан монголчуудаа аваач гэсэн байна. За ингээд залуучууд байна, одоо өндөр настай улсууд байна, охид бүсгүйчүүд байна. Ийм одоо хүмүүс ингээд Солонгос улсын Сөүл хотод байрлах Монгол улсын консулын газрын гадаах талбайд одоо 50 хэлбэрийн жагсаалыг зохион байгуулж байгаа юм байна. За ингээд англи хэл дээр, солонгос хэл дээр, монгол хэл дээр бичсэн одоо ийм За ингээд бас бага насны хүүхдтэй хүмүүс хүртэл одоо ингээд эх орондоо харьж чадахгүй хүүхдэд дагуулад энд ирчихсэн 2 хүүхдтэй одоо өсвөө хүн батал ингээд жагсаалд нэгдсэн байдалтай байж байна. За сайн байцгаана уу. За өчтөр би бас ингээд лайв хийхэд та хүүхдүүдтэйгээ байж ийсэн. Арай энд хонсон юм биш үстэй та юм. Яг үүдэн дээр хүүхдээ тэрэгэн дээр нь суулгаад хонсон. Консул газрын хонсон гадаа хонсон юм уу та? Хамгийн ихний нислэг багтаагаад өгөөч гэж бид нар ингээ гуйгаад уйлаад ингээ очих газар байхгүй гэдэг байхад бид нар хариу өгчихгүй гэдэг ингээд. Тэгээ одоо хизээний нислэг багтад бид нар 10 байна уу 20 байна уу? Ян явтлаа ингээ дуудаас очих газар байхгүй юм чинь бид нар одоо ингээ сууна гэдэг үү. Та одоо энд хэр удаа хүүхдүүдтэйгээ ирээд? Ер нь ингээд хүн болгон одоо бид нар удсан бэ удаагүй бэ шаардлагын дагуу. Та одоо өргөдлөөгөө судаж гин үү? Өргөдөө 4-5 сард өгөх гэсэн чинь авахгүйгээ хойшлуулсан. Хойшлуулад байдаг. За. Өвчтөе наатан хүн зовлонтой хүмүүсгээд аваагүй. Тэгээд бидний хувьд болохоор 7-8 сард хэд нэгтчих бахтай хүлээж агаад миний хувьд 6 сарын 2-нд өргөдөө мэйдэр өгсөн. Хүлээж байгаа тий. Бусааны өвчнөд яхаар хүлээж авахгүй. Бид нар бусаанаас ирж байгаа байхгүй. Та бүр Бусаанаас ирж байгаа юм уу? Өчтөр ирж байгаа. За Бусан гэдэг хот бол Солонгос улсын одоо 2 том хотын нэг. Тэгтээ Сөүл хотоос бол одоо машинаар давхад одоо 5-6 цаг явдаг. 500-600 км-ийн зайтай одоо ийм хот байдаг. Энэ хотоос ингээд 2 хүүхдтэйгээ ирж энэ жагсаалд нэгдсэн байна. За энэ жагсаалыг бас ингээд бас Солонгос иргэд бас гайхсан харсан янзтай одоо бас ингээд ирчихсэн байж байна. Тэгэхээр одоо улсын онцгой комисс сэнэ томилогдсон сайд дарга нар одоо яаралтай арга хэмжээ авч одоо энэ эрдэнэ татаа авах ажиллагааг эрчимжүүлэхгүй бол одоо үнэхээр одоо хагас жил одоо хангалттай хүлээсэн хүмүүс одоо энд үнэхээр цөхөрж гүйцээд байна гэдгийг бас ингэж газар дээрээс нь та бүхэд уламжилж байна. За одоо хүмүүс бас асууж байна. Ягаад одоо элчингийнхаа гадаа үүдэн жагсахгүй байгаа юм бэ гэсэн байна. За энэ жагсаал бол албан ёсны одоо ийм Солонгос хотын Сөүл хотын захиргаанаас зөвшөөрөл авч хийж байгаа жагсаал. Тэгэхээр цаанаас одоо бас ингэж жагсаж болох ийм талбайг зөвшөөрлийг бас ингэж олгосны дагуу одоо энд консулын газрын үүдэнд болоод ингэж жагсаж байгаа юм байна. Тэгэхдээ одоо эндээс одоо алхаад 10 минутын зайтай газар болоод одоо Монгол улсын элчин сайдын яам маань бол байршдаг байгаа. Тэгэхээр сая бас консулын газар, элчин сайдын газрын яамны ажилчид хүмүүс ирээд бас хараа зургийн дараад ингээд явж явахыг бодоод одоо хангалттай мэдээллийг бас авж байгаа байхаа гэж бодож байна. Хангалттай шаардлагыг бол өгсөн байгаа. Ер нь хангалттай шаардлага. Элчин сайдын яамны зүгээс та бүхэндээ ирж уулзсан байсан тохиолдол байна уу? За ер нь бол уулзсан. Гэтэл бол яг бид нар бол ямар ч шийдвэр гаргах тийм боломжгүй учраас ер нь энэ шийдвэрийг бол улсын онцгой хүмүүс гаргаж байгаа. Тийм учраас бид бол ерөөсөө
Одоо энд ингээд гадар онж байгаа жирэмсэн хөвгтэй усад гэрөө ядаж нэг орон байрны асуудыг шийдэж боломж байна гэхэд бидэрт тийм хөрөнгө нөөц болцоо ерөөсөө байдгүй. Тийм учраас ерөөсөө тийм боломжгүй гэж. Тэгэхээр одоо энэ жоохон хөвгтэй усад бүгд ер нь гадаа онж. Зөв. Ер нь энд байгаа усад ер нь яг ярахтай асуудал байгаа шүү дээ. Ер нь яардаг усууд нь одоо ингээд албар байгаа бас ороод янз бүр Үтэгээд байж байгаа тийм үү? Үтэгээд байж байгаа. Эдний дараа болоо гэж тийм учраас бүгд энэ ч ирэх байгаа. Энд бол ер нь жагсаалтуудаа нэг бол албан ёсоор бол ерөөсөө 50-с доош нэг бүрэлдэхүүнтэй зохион байгуулаа гэх. Зохион байгуулнаа. Тэгтээ бол тэрнээс олон хүн бол инхээр бол байсан. Тэгтээ ирээд хэрэггүй гэж байгаа шүү дээ. Бас ирэх замраагүй байдал үүсгэж Зөв. За ингээд жагсаалууд харьцангуй одоо зохион байгуулалттай 50 хэлбэрээр одоо ингээд үргэлжилж байгаа юм байна. Энэ одоо наад гэж иргэдээ яардаг гэж аваачаад гэж байгаа шүү дээ. Одоо энэ консул ажилласан цааш байна. Энэ хүн үү те? Энэ одоо консул ажилтан байна. За одоо ингээд консулын ажилтан хурд бас зургийг дарж баталгаажуулж одоо бас ингэж байгаа юм байна. Одоо л ингэж жисаад гэж одоо консул авчир ганцхан хүн гэж туулж авч байна. Одоо энэ чинь дид консул хоёр хүн байгаа шүү дээ. Дотор тэр хоёр одоо яг одоо ингэ. За тэгэхээр ямар ч байсан консулын газар эцсийн яамны зүгээс ирж одоо ажилчин ирж харж нөхцөл байдлыг одоо ажиглаж зураг хөрөг дааж баталгаажуулж байгаа юм байна. Одоо тэгээд ямар ч байсан та бүхэн маань одоо энийг шеэр хийж одоо Монголд байгаа улсын онцгой комиссийн гишүүдэд мөн одоо өчигдөр урьдчилан шинээр ажиллаа авсан одоо шинэ сайд дарга нарт одоо уламжилж өгөөч. За явбал одоо 6 сар одоо гацсан иргэд үнэхээр одоо нөхцөл байдал одоо хүндрээд аргагүй ирэхэд одоо жагсаах одоо ийм хэлбэр чилж байгаа гэж ингэж ярьж байна. За сайн байна уу? Сайн байна уу? За нөгөө албан шаардлагын хариу юу болсон бэ? Хариуг авч чадсан. Өнөөдөр ямар хариу өгсөн бэ та? Өнөөдөр угаасаа л өчигдрийн улсын онцгой комиссийн санал болгож судалж байгаа гэсэн зүйлсийг бүгдийг хэлсэн байгаа. Зөв. Дагж нэг улсын онцгой гэтээ бидний жагсаалын үр дүнгийн хүчинд ингээд ерөнхийлөгчтэй гэдгээ бид мэдээлээ. Улсын онцгой комиссийн дарга ингээд судална гэдлээ тий. Ямар ч гэсэн энэ бол бас нэг том бидний жагсаал бас нэг суулт маань ингээд үр дүнгээ авчирлаа гэж бодчих. Зөв. Та бүхэдийн одоо 5-6 хоног энэ суулт тестний хүчин өчтөр одоо улсын онцгой комиссийн шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн одоо хуралдаж тийм ээ. За ерөнхийдөө бас одоо үүрэг даалгавар өгж иргэд татаа авах ажиллагааг одоо яаралтай эрчимжүүлээ гэсэн одоо ийм шийдвэр өчтөр гарсан гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудаар явж байна тийм ээ. Гэхдээ одоо өнөөдөр бол одоо Монгол улсад чинь ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр эхэлчихсэн. Одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд хөдөлгөөнийг анхаарах одоо ийм боломжгүй болсон. Байгаад байна уу гэж бодож байна. За өнөөдөр одоо 11 цагаас албан ёсны одоо шаардлагын хариу өгнө гэсэн боловч одоо төдийлөн одоо дөрвтэй шаардлаганд хариу өгөөгүй учраас одоо иргэд ингээд 50 хэлбэрийн одоо жагсаалыг бас үргэлжлүүлж байгаа юм байна. За ингэ үзэж байгаа улсууд маань энэхүү одоо лайв маань шеэр хийгээд ялангуяа Монголд байгаа одоо хүмүүст сайн хүргэж өгөөрэй. Одоо шинээр томилогдсон улсын онцгой комиссийн одоо удирдлагууд сайд дарга нарт одоо энэхүү мэдээллийг одоо хүртэлэн сайхан шеэр хийж өгөөрэй гэж та бүгдээсээ хүсье. Би энэ дотор хамгийн өндөр настай байгаа. За харин та хамгийн ахуй настай хүн шаардаж байна. Тэгээд одоо ингээд өргөдөө 4 сараас эхлээд өгсөө. 4-р сард өгсөө. Тий, тэгээд 4 сар өргөж байхгүй шүүлгсэн чинь. Та хэдэн настай хүн бэ? Би 65 таа. 65 настай. За өндөр настай гэдэг ангилтан та багтаж байгаа юм байна тийм ээ. Тэгээд 5 сарын өргөж дотор бай. За. Одоо нөгөө ангилаад ингээд өндөр настан хүүхдтэй мөхтэйг ангилт юм шиг байна. Тийм, гол нөгөө нэг эндээс бол ирсийн явуулаад цаанаас улсын онцгой комиссоос сонгож баталгаажуулж байгааг яриад байгаа шүү дээ. Тий. Тэгээд ерөөсөө энэ өчнөө олон өндөр настангууд өмнө нь яасан сүүлд нь бол бас ингээд наад мэтийн усад үлдээд байх шиг байна. Тэгээ одоо би хэдэд явахаа мэдэхгүй байна гэхээр. Энийг тодорхой болгоод өгчөөч гэж байгаа юм байна тийм үү? Тодорхой болгоод өгөөч. Би дараахан явхад миний даралт гэсэд өнөөдөр ихтэл 186 даралт өгчөөд ингээд явж ид. Тий, одоо Солонгос улсад айгам халуун үйлдэл эхэлж байгаа учраас настай хүмүүс бас даралт ихсэх байх асуудал байгаа байх. Энд чинь энэ улстай тэмцэл хийгээд та бас өчтөр энд байсан урч нас энд хонс нүгөө юу? Би 4 хонж. 4 хонж байна уу? 4 хонж. За. Тийм учраас одоо энэ яаралт арга хэмжээ
бас энэ одоо энэ жагсаж байгаа улсууд ч гэсэн ерөөс орох оронгүй мөн төгрөгөө учраас эдгээр чинь аргаа ороод энд ирж тэмцэж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ энэ улсуудыг нэг яаралтай бас авмаар ахнаа Монголын хатаага нэмээчээл гэдэг хүсэлтэй байна. Тийм байна. За. Монголтой Мяти цөөхөн 2 онгоцыг 3 онгоцыг хараад ах юм. Энэ олон Кореа Air онгоц яваад байгаа гэхээр ягаад болдгүй юм бэ? Энд багтаагаад чсэн хэсэг хүмүүс авчвал яасан юм. Солонгост маш олон хүн байна шүү дээ. Ааха. Би энийг бол бас онцолж хэлмээр. За ингээд Солонгост байгаа монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com. За ингээд нөхцөл байдлыг газар дээрээс нь та бүхэн шууд дамжуулан хөргөж эдгээр иргэдийн одоо дуу хоолойг бас та бүхэн сонсгож байна. За ингээд Солонгос улсад одоо гацаад 6 сар гаруй өнгийн одоо нүүр үзэж байгаа. Эх орондоо буцаж чадахгүй байгаа эдгээр иргэд одоо өнөөдөр ингээд аль бие усны зөвшөөрлийг Сөүл хотын захиргаанаас одоо авсны дагуу Сөүл хотод Монгол улсын одоо элчин сайдын яам консулын газрын одоо гадаад талбайд ийм хэлбэрийн одоо 50 жагсаалыг зохион байгуулж тодорхой хэдийн шаардлагыг улсын онцгой комиссод одоо тавьж байгаа юм байна. За энэ хүмүүсийн шаардж байгаа үндсэн шаардлага бол одоо монголчуудаа хилээнэ гэдэг шаардлага бол одоо тавьж байна. Онгоцныхоо тоог нэмээд монголчуудаа хилээнэ гэч гэдэг энэ шаардлагыг бол тавьж байгаа юм байна. За энэ одоо 50 жагсаалыг бол одоо 50-аас доош хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо 50 хэлбэрээр зохион байгуулна гэж Сөүл хотод байгаа одоо Сөүл хотын энэ дүүргийн холбогдох захиргаа удирдлагаас одоо зөвшөөрлийг авсан. За үүний хүрээнд бол одоо олон хүнийг уриалж дуудаж зар тараагаагүй. За энэ консулын газрын гадаа одоо ингээд 6 хоног дээр хонжугаа суулт хийж байгаа энэ иргэд бол одоо нийлж 50 хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдэг мэдээллийг бас өгж байна. Нэслийн тоогоо За ингээд одоо тавьж барьсан урайг та бүхэн харж байгаа бах. За бид эх орондоо харих хэрэгтэй. За бид ядарч байна гэж байна. За бид вирус биш. Монгол иргэдэд хилээнэ. Бид эх орондоо харих хэрэгтэй гэсэн одоо иймэрхүү утга бүхий уриал оолзон барьж за монгол хэл дээр, солонгос хэл дээр, за англи хэл дээр бичиж одоо ингэж барьж Монгол улсынхаа далбайг барьж ингэж агссан байдалтай харагдаж байна. За та бүхэн сая би мэдээлэлд үзүүллээ. Энд одоо 65 настай өндөр настай хүн бас байна. Одоо Солонгос улсад одоо агим халууны улирал эхлэж одоо гадаа бол 32-3 хэмийн одоо халуунтай ийм одоо байдал байгаа учраас энд гацсан өндөр настай хүмүүс одоо бас даралт ихсэх барих одоо ийм одоо эрүүл мэндийн одоо шалтгаан бас гарч байна гэж тайлбарлаж байна. Мөн одоо 2 хүүхэдтэй жоох хүүхэдтэй өсгөө хүн одоо эмэгтэй хүн 600 км-ийн зайтай одоо Бусан хотоос ирж бас энэ жагсаалд нэгдсэн. 4-р сараас хойш одоо өсөлтөө өгье гэсэн боловч одоо хойшлуусаар байгаад одоо ингээд өнөөдрийг хүрлээ гэж. За ингэж ярьж байна. За одоо биднийг одоо 500 гаруй хүн үзэж байна. Та бүхэн одоо бүгдээрээ бас давхар шеэр хийж аль болох олон хүнд бас түгээж энэ асуудлыг шийдэхгүй бол одоо бас алин болгон ийм байдалтай байх уу тийм ээ. Нөхцөлөд улам хүндэрсээр байна. За хагас жил буюу 6 сар гэдэг бол одоо хангалттай урт хугацаа. За энэ иргэд бол тэгтээ хэлж байгаа одоогоор нэг 2000 гаруй хүн бүрт 2600 700 хүн одоо бол эх орондоо харих одоо ийм хүсэлттэйгээр бүртгүүлсэн байгаа консулын газраа. За үүний дараагаар бол мэдээж тухайн одоо нөгөө эхний шаардлаганд тавьж байгаа 5 шаардлаганд нийцэхгүй ч гэсэн одоо эх орондоо харих хүсэлтэй бас залуучууд маш олон одоо Монгол иргэд цаана бас хэдэн мянгаараа хүлээсээр байна. Тэгээд за мөн энэ хүмүүс ярьж байгаа шиг бол одоо 5 шаардлага гिचхад явж байгаа онгоцонд бол дандаа одоо бас шаардлагад нийцэхэргүй хүмүүс. За мөн одоо 8-ны онгоцонд 6 солонгос хүн явсан. Гэх мэтийн одоо асуудлуудыг хөндөж тавьж байгаа учраас консулын газраараа дамжуулаад Монголын улсын онцгой комиссд бол одоо хэд аль бие усны одоо ийм шаардлага хөргүүлж байгаа. За тэр юу вэ гэдэг тэгэхээр эндээс одоо явах хүсэлтэд гаргаж өргөлөө өгсөн хүмүүсийн одоо тэр нэрсийн жагсаалтыг он сарынхан дарааллын дагуу одоо ил болгож өгөөч. Тэгээд одоо би хэдэн номер жагссан юм бэ гэдгээ мэдчих юм бол одоо бас ойлгомжтой нөхцөл үүсэх гээд байна. Тэр нэрсийн жагсаалтаа одоо нээлттэй болгож өгөөч. Тэгэхгүй бол
Тэгээ одоо тэр нь хөрөмжгүй тэгээд хүмүүс урд руу хойгоор наан цаана. Одоо ингээд 3 сар төгсөн хүмүүс одоо энэ чинь байж байгаа жишээ нь хүүхдтэй болсод. Тэгэхээр чинь 6 сар төгсөн хүүхдтэй болсод одоо ингээд явж байгаа жишээ нь тийм. Тэгэхээр одоо ингээд нөгөө эндээс бол ямар журмаар явж байгаа вэ гэхээр иргэд Монгол нутгаас хүсэлтээ иргэдээ хүсэлтээ гаргаад за тэр хүсэлтийг бодвол консулын газар элчин сайдын яам нэгтгэхэд улсын онцгой комисс руу явуулдаг. За улсын онцгой комисс бол 2-3 мянган хүн дотроос одоо бараг одоо ингээд шигш сүүгээд ингээд сонгогдгоо гэж ингэж яриад байгаа. За гэтэл одоо тэр ямар шалгуураар одоо сонгогдоод байна вэ? Ямар хүмүүс нь яваад ямар хүмүүст үлдээд байгаа вэ гэдэг бол их ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас иргэдийн дунд одоо яг харахгүй хардлага төрж байна гэж ингэж хэлж байгаа. Хангасан хүмүүс нь явж чадж гэнэ үгүй юу? Тий, тэгэхээр одоо 3 дугаар сард 4 дугаар сард бүртгүүлсэн хүмүүс бай одоо хүлээгээд байж байхад 5 дугаар сард бүртгүүлсэн хүмүүс онгоцсон суугаад одоо явчих жишээ нь тийм ээ. Тэгэхээр ийм нөхцөл байдал байгаа учраас элчин сайдын яам улсын онцгой комисс иргэдийн одоо тэр гаргасан хүсэлтийг он сарынхын дарааллын дагуу одоо ил болгооч. За тэгээд нэрсийн жагсаалтаар одоо ингээд онгоцсондоо суугаад явдаг байх юм бол ийм одоо хардлага ийм зүйл төрхөөргүй байна. За мөн энэ иргэд одоо энд ирж ингэж цаг заваа барьж наранд одоо шарагдаж суулт хийх одоо шаардлага байхгүй маа. Яагаад гэвэл одоо ямар хүн яваад байгааг нь мэддэхгүй байгаа учраас одоо энд ирж ингэж суулт хийж ижил одоо бид явах юм байна гэдэг бас ийм ойлголттой иргэд энд бас их цугласан байгаа. За энэ хүү жагсаалыг бол одоо Сөүл хот болон одоо энэ Харьяа дүүргийн хаан удирдлагаас албан ёсны одоо цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авч ингэж зохион байгуулж байгаа 50-аас доошны бүрэлдэхүүнтэй одоо харьцангуй 50 жагсаал юм аа. Ер нь бол энэ залуучууд бол яагаад одоо ингээд сүүл ингээд өрөл гомдлоо өгч ийн вэ гэхээр бол одоо ер нь 5 шаардлага анханаас нь ярьсан учраас тэр одоо яг шаардлагатай хүмүүс нь одоо ингээд ихнээс нь яваад ер нь 5-6 сар хэд ер нь зөксөж чухал гэж бодсон байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө тийм шаардлага ерөөсөө хангасан улсууд нь явж байгаа үгүй нь мэддэхгүй. Ерөөсөө тэр чинь бол ерөөсөө харанхуй явж байгаа шүү дээ. Тэр 5 шаардлаганд хангасан гэдэг хүмүүс нь 2-3 мянгаараа бас явахгүй байгаад байдаг. Байгаад байдаг. Тэгэхээр одоо 2 дугаар ээлжний хүмүүс эзээ явах нь ойлгомжгүй болчиход байна тийм үү? Бид нар бүр ойлгомжгүй болчиход байгаа. Тэгээ яг ямар шаардлага хангасан улсууд яваад байгаа ерөөсөө мэддэхгүй. За энэ ч өндөр бол очиад ер нь дандаа залуучууд явж байгаа байхгүй. Тэр чинь мяатаас бол одоо бол тэр 5 шаардлага гэдэг зүйл одоо бол орхигдсон. Зүгээр явж байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр энд одоо ингээд бүр 5-6 сар төгсөн, 4 сар төгсөн хүүхдтэй 2 хүүхдтэй 2 залуу байгаа байхгүй. Ерөөсөө явж чадахгүй. Одоо тэр дахиад 2 настай хүүхд шүү дээ. Тэр чинь одоо ингээд явж чадахгүй эцэг ихтэй гадаа хонж шүү дээ. Тэр одоо энийг одоо яг тэгэхээр энд яг бас их зөв юм ярьж байна л да. Энд хүмүүс сэтгэл одоо бидний 700 гаруй хүн үзэж байна. Залуучууд их байна штэ одоо гээ залуучуудын шаардлаганд багтахгүй штэ гэсэн юм яриад байгаа. Олон зөндөө хүлээсэн байхгүй бид нар ч. Энэ шаардлага хангасан нь ерөөсөө одоо яг анхнаас л 2500 байна гэж ярьжсэн шүү дээ. Одоо дундахгүй байна тийм үү? Үгүй яг 2500-аар байна. За. Өнөөдөр бас хэлсэн чинь одоо ингээ 2500-аар байна гэж байгаа байхгүй ерөөсөө. Тэгэхээр одоо ямар улсууд нь явсан ерөөсөө мэддэхгүй байна. Тийм. Би 2500-аар ерөөсөө байгаа л байна. Зөв. За тэгэхээр энд одоо ингээ залуучууд гарч ирж оройлж бас ингэж мандалж агсаж байгаа учраас бас эндээ байна шүү. Одоо энэ хүмүүс нөгөө 5 шаардлаганд нийцсэн хүмүүс явгээ. Одоо бид нар дараагийн ээлжинд явна гэд ингээд хангалттай 6 сар одоо хүлээлээ гэж ингэж ярьж байна. За гэтэл нөгөө 5 шаардлаганд нийцсэн улсууд нь яваад дуустдгоо дундардгоо 2400-500 хүн бүртгүүлсэн гэл одоо тэгэл тэр нь жоохон нэмэгдээл ингээл хിവэрэ байгаад байдаг. Энэ нөгөө онгоцны тоо цөөн болохоор очир байхгүй тий. Ерөөсөө одоо энд байгаа хүмүүс бол ерөөсөө ингэж байгаа шүү дээ. Бүгдээрээ одоо эдгээр чинь бүгдээрээ одоо вирусын одоо нөгөө шинжилгээ нь бол хамрагдаад явж байгаа. Дээрээс нь очиод бид нар нэг нэгээрээ тусдаа бишээ. Бид нар бол 4-4-өөр ч бай тий. Нэг өрөнд бол орох боломж байна. Цаанаас нь тийм шаардлагатайг гараа шиг зурвал бид нар зураад явъя л гэж байгаа шүү дээ. Орон байр нь магадгүй хүрэлцэхгүй гэдгийг гэх юм бол тийм байдлаар хамаагүй явъя гэж байгаа. Бид нар бол тэгэхээр бол ерөөсөө хүрэлцэхгүй гэж бид нар одоо тийм 4 гараа гэсэн бид нар бүгдээ шинжилгээ нь бол хамрагдаад тэгээд бид нар үнгүй явж байгаа юм биш үү тий. Энэ улсаас одоо зарим хүмүүс ингэж ярьж шүү дээ. Улсаас даагаад эднийг аваад гэж байгаа шүү дээ. Тийм зүйл бол байхгүй. Бүгдээрээ зарлаа өөрөөсөө гараад байгаа шүү дээ. Одоо онгоцны нислэгийн зардал очоод тусгаарлагдах байрны мөнгө энд өгж байгаа шинжилгээний төлбөр за бүр дээрээс нь нэмээд нөгөө онгоцны буудлаас тусгаарлах байр руу явж байгаа автобусны мөнгөө бас төлж байгаа тийм үү? 10 мянган. Бас энэ ч одоо тэгээд нэг хүнээс юм Багдад ер нь тунчаар 3 сая гарч штэ. Энэ ч санхүүгүүд ямар вэ те? Энийг бас бодох хэрэгтэй. Гэтэ бас бид нар яаралтай ингээд шалгаантаа ингээд явъя гэж байгаа учраас энийг бол яах вэ? Бид нар яаралт аваач. Тусгаарлалтын өрөөнд бид нар 4-5 бол орё гэсэн шаардлага явж байгаа. Тэгээд гол нь одоо энэ чинь хон газар одоо ингээд элчингийн гадаа одоо ингээд дандаа 4-500 усод ерөөсөө байна. Тийм элчингээс бол одоо бидэрт бол ямар ч тийм одоо тийм төслийн гэсэн тийм бол юм байхгүй. Одоо бас энэ хортомцаас дэвсээд гадаа хондох нь удаа дотор шатан дээр унтж байгаа шүү. Мэдээж одоо энд тийм одоо хөрөнгө санхүү байхгүй гэдэг юм байна. Тийм эрх мэдэлч бас байхгүй гэдэг юм байна. Тийм үү?
Одоо бол ерөөсөө нэрсийн дараалын шаардлага гэхгүй угаасаа яваагүй байгаа бид нар хангалттай хүлээсэн учраас одоо бол бид Одоо бол ерөөсөө өргөдлөө өгсөн тэр нэрсийг ил болгоод тэгэл театралаараа явъя л гэж байгаа юм тий. үгүй ер нь бол одоо бол ерөөсөө ингээд бүгд явцгаа гэж байгаа хөө. Нэрсийн тоог нэм. Тэгэхээр ч одоо Нэгт хаа, хоёрт болохоор 21 хоногоо 14 бодлого. За. Одоо энд байгаа хүмүүс бүгд ар гэрийн гачигдaltaй, бүгд асуудалтай. Орон гэргүй, янз янзын заавал бэрхшээлтэй хүмүүс энд байгаа. Энд байгаа хүмүүсийг ямар нэгэн аргаар хурдан зохицуулж 2 настай хүүхдч байна, 10 настай хүүхдч байна, ойтой хүүхдч байна. Энэ бүгд нь гадаа хонж байна. Зөв. Тийм учраас жирэмсэн хүмүүс ч байна. Анхсныхаа одоо тестний үнийг багасгах. 21 хоногийнхоо 20-ыг 14 болгооч. Одоо энэ бүгд чинь биднэрт хэцүү байж та ажил төрөл байхгүй, орон гэргүй ийм байгаа хүмүүс 21 хоногийн 20 онгоцны тест нэг хүний бараг нь сая төгрөг. Очоод 20-ны сая гаруй төгрөг. сая 460. Тэгээд 4-5 сая төгрөгийн зардал. Одоо бол ерөөсөө бид нар бол шаардлага болно шүү дээ. Одоо тэр өргөдлийн дараалал биш байхгүй. Бид нар яагаад гэвэл зөндөө хүлээсэн. Хүлээстэй хандсан учраас одоо бол өргөдлийн дараалал гэхгүйгээр явах шаардлагатай болоод байгаа байхгүй ерөөсөө. Шаардлагатай нин шаардлагатай. Бид 7 сар хүлээлээ шүү дээ. Тийм байна. Энэ шаардлагатай байгаа яаралтай иргэдэд аав. аваач. Тэр угаасаа анханасаа зөв зөвхөн байгуулалтаа яваагүй учраас хаалттай ямар хүмүүс нь явж байгааг мэддэггүй. Одоо тэр юугаа нэрсээ тавьсан ч гэсэн одоо энд байгаа иргэдэд яаралтай татаж аваач гэж байна. Байгаа иргэдийнхаа нэг 50-60 хүмүүсийн нэрсийг ялс оруулчаач. Ядаж 15-та биш маа гэж 20 хүн. За та үгүй л хөө. Би үгүй. За. Өчтөр ингээд яг бид нар 7 сарын 6-наас эхлээд энэний урдын хүмүүсээр жагссан. Тэгээд явсан шүү дээ. Бид нар одоо ингээд яаж ч урдан явах шаардлагатай дандаа аргатай гачигтай хүмүүс дор бүрнээ одоо асуух бүгд одоо гачигтай одоо явах шаардлагатай хүмүүс байгаа. Үнэхээр төвчлээ шүү дээ. Яг бидний одоо ингэсний хүчинтэй өчтөр ороо ингээд ерөнхийлөгч одоо тий ерөнхийлөгч одоо захимж гаргасан байна. Улсын онцлог комисс хуралдаад нэг шийд гаргасан байна. Тий. Тэглээ шүү дээ. Тэгээд яг энэ үр дүнтэй боломжийг тийм ээ юу яах хэрэгтэй байхгүй. Хуучин одоо юу яаж исэн хуучин онцгой байдлага комиссийн шийдвэрийг одоо дуустал тэрнээс цааш гэж байгаа байхгүй. Гэтэл энэ хооронд бичний хоног байх уу? Энэ хүмүүс унтах газар алга. Идэх байхгүй мөнгө байх. Тийм. Тэгэхээр одоо тэр зүгээр нэг цаас гаргаад цаас шийдэлцээд тийм ээ ингээ шийдвэр хүлээгээд байх биш. Одоо өнөө маргаашгүй яаралт арга хэмжээг авмаар байна. За одоо өнөөдөр бол 7 сарын 10-ны өдөр Монгол улсад ардын хувьсгалын одоо яруу алдарт 99 жилийн ойн баяр наадам нь эхлээд за дарга нар одоо наадмын ажиллагаанд оролцоод хөрөндөлийн байгууллагууд одоо наадмын үйл ажиллагааг анхаарад энэ гадаад гацсан хүмүүсийн асуудлыг бол одоо ойрын тоог шинжиг болж хувирж байна. Тэгэхээр ийм баймарг байна гэж байна. одоо миний санаа бол тийм байна. За. Зөндөө хүмүүс бүгд бид нар адилхан бид нэг одоо гэртээ тарих бодолтой хүмүүс шүү дээ дандаа. Тийм байна. За одоо бид нэг 800 900 хүн үзэж байна. Та бүхэн нэг сайхан шеэрлээд энэ хүмүүсийн одоо нөхцөл байдлыг газар дээрээс ийм байна гэдгийг одоо Монголд байгаа хүмүүсийн одоо сонолт хүргэж өгөөч гэж та бүгдээсээ хүсье. За сайн байна уу та? Сайн байна. Монголчуудаа энэ өдрийн мэнд хүргэе. За. Тэгээ би энэ 3 сарын 31-нд ирсэн юм аа. Манай ихнэр хагалгаанд орох гээд. Энд сурдаг тий. За. Хичээр ирээд. За. Тэгээ бид манай ихнэрийн ээж аа байдгүй. Манай ээж хөгш настай хүн байдیں۔ Тэгээд хоёр ихэр охиноо тавтай охиноо өвдөчөөд ирсэн. Одоо айлаар амьдраад явж байна. Одоо 2-5 настай хүүхэд Монголд байж байдаг. Эхнэртэйгээ та энд гацсан байж байдаг. Эхнэр эмчтэнд ороод месалтад ороод та ирсэн байж таа тий. Тэгээ одоо хоёр ихэр охин нь одоо айлуудаар яваад одоо аав ээжтэйгээ одоо хурдан ирээ гээл айл амтаар хоноо тэгээд явж. Яаралтай орчих бид нар бас юу яах бол бид нар очиж 21 хоногийн оройн доор нь 14 хоногийн гэрээ оройн доор нь тэгээд цэцэрлэг сургууль эхлэн асуудал зөндөө байна. Энд ч бүр асуудалгүй хүмүүс байхгүй байх шиг байна. За ингээд уулзаад ярих юм бол одоо энэ мэтчлэнгээр энд одоо асуудалгүй хөнгөж хаалга тийм ээ. Дор бүрнээ одоо ингээд иймэрхүү байдлаар нөхцөл байдал хүндэрсэн. За ийм хүмүүс одоо өнөөдөр энд нэг 50-аас доош тооны хүн цуглаа 50 хэлбэрийн одоо ийм жагсаалыг зохион байгуулж байгаа юм байна. За бид харих хэрэгтэй. Бид хангалттай хүлээсэн. Гадаад гацсан монголчуудаа аваач. За бид бол мөнгө бишээ. Бид монгол хөөн гэсэн байна. За иймэрхүү үрээнүүдийг одоо монгол хэл дээр, солонгос хэл дээр, англи хэл дээр одоо ингэж барьж жагссан иргэд Солонгос улсын Сөүл хотын одоо төвд байрлах Монгол улсын элчин сайдын яам консулын газрын гадаа бол ингээд 50 жагсаалыг хийсэн байдалтай байна. За нислэгээ ягаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэж бичсэн байна.
монголчуудаа хэлээрэй. Монголчуудаа хэлээрэй. Монголчуудаа хэлээрэй. Монголчуудаа хэлээрэй. Монголчуудаа хэлээрэй. За тухайлбал 10 дугаар болж өгөөч гэсэн байна. За энд бол Солонгосоор одоо бид төрсөн их орондоо хармаар байна гэж бичсэн байна. За бид бол вирус биш ээ гэдэг. Ингээд иймэрхүү үрээнүүдийг одоо Бид хангалттай хүлээдэй. Бид хангалттай хүлээдэй. Бид хангалттай хүлээдэй. за үзэж байгаа 1000 гаруй хүн маань энийг сайхан дахиад шеэр хийгээд өгөөрэй. За ингээд Сөүл хот болон одоо энэ оршин сууж байгаа холбогдох дүүргийнхэн одоо дүүргээс авсан аль бие усны одоо зөвшөөрлийн дагуу цагдаагийн хамгаалтанд ор Солонгос улсад гацсан Монгол иргэд Монгол улсынхаа элчин сайдын яам консулын газрын одоо гадаах үүдний за энэ 4 замын уул зургийн жижигхэн одоо талбай дээр ингэж 50 хэлбэрийн одоо суулт жагсаалтыг өнөөдөр жагсаал зохион байгуулж байгаа юм байна. За энэ жагсаалыг бол одоо 50-аас доош хүний бүрэлдэхүүнтэй 50 хэлбэрээр зохион байгуулж болно гэдэг зөвшөөрлийг авсны дагуу за энд байгаа Монгол иргэдийг одоо уриалан дуудахгүйгээр за сүүлийн 6 хоногийн хугацаанд консулын байрны гадаа одоо хонож суулт хийж байгаа энэ иргэд одоо ингэж зохион байгуулж байгаа гэж мэдээлэл өгж байна. За ингээд бид их орондоо очимоор байна. Нислэгийнхэн тоог нэм бид их орондоо харих эрхтэй. Бид монгол хүмүүс за бид вирус биш ээ гэсэн иймэрхүү уриал ооцсон монгол хэл дээр, солонгос хэл дээр, англи хэл дээр одоо барьж жагссан иргэд ийм байдалтай байна. Ингээд Солонгос улс дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com монгол иргэдийн нөхцөл байдлыг газар дээрээс нь та бүхэндээ одоо шууд дамжуулан лайв хүргэлээ. За энэхүү лайв бичлэгийг та бүхэн одоо шеэр хийж Монгол улсад байгаа шинээр томилогдсон одоо онцгой байдлын дарга, сайд дарга нарын одоо сонорт хүргэж өгнө гэж хүсэж байна. За ингээд бага насны хүүхэдтэй, өндөр настан, за жирэмсэн хүн байна, эмэгтэй хүмүүс одоо бас ингээд тус бүрнэл одоо бүгд асуудал нь хүндэрчихсэн, хүндхүү үзэх шалтгаантай яаралтай явахгүй бол одоо ингээд орох оронгүй, мөнгө төгрөггүй болчихсон ийм залуучууд ч одоо бас байна. За ийм хүмүүс одоо ингээд энд суулт жагсаалаа хийж байна. За ингээд Солонгос улс дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайт та бүхэнд газар дээрээс нэнхүү мэдээллийг шууд давжуулан үзүүллээ. Ингээд монголчууд минь энийг энэ лайвыг шеэр хийж монгол иргэдийнхаа сонорт хүргэж харьлаач ээ. Үнэхээр одоо гадаад гацсан монголчуудын нөхцөл байдал бол одоо 6 сарын хугацаанд үнэхээр одоо хүндрээд байна. Тийм учраас улсын онцгой байдал бол энэ дээр одоо яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж энэ хүмүүс одоо ингэж шаардлага хүргэж байгаамаа. За ингээд олондоо.com сайт та бүхэнд газар дээрээс мэдээлэлийг шууд амжуулан хүргэлээ. Цаашдаа одоо энэ хүмүүсийн одоо энэ суултыг зэд болж байгаа үйл явдлыг одоо бололцоогоор та бүхэнд мэдээллийг хүргэж ажиллах болно. Та бүхэн олондоо.com сайттайгаа энэхүү пэйжтэй хамтдаа байгаарай.